Бараг 30,000 гаруй иргэн Сөүл хотод жагсаж ерөнхийлөгч Пак Гын-хэг эсэргүүцсэн байна. Тэд эсэргүүцлийн үеэр баг зүүхгүй гэсэн ерөнхийлөгчийн хоргийг зөрчиж нүүрэндээ баг зүүжээ. 11-р сарын 24-нд болсон засгийн газрын хуралдаанаар Пак Гын-хэ өмнө нь болсон эсэргүүцлийн хөдөлгөөнийг засгийн газрыг гартаа оруулж үндсэн хуулийг үгүйсгэсэн хэрэг хэмээн зэмлэн буруушааж хууль бус хэрцгий эсэргүүцлийг өдөөн хатгаж байгаа хүмүүсийг зогсоохыг уриалжээ. Мөн тэрээр эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдыг баг зүүхийг хориглож, баг зүүх нь Исламын улс бүлэглэлтэй адилхан хэмээн хэлсэн байна. Сөүлийн засгийн газар сүүлийн үед Пак Гын-хэгийн баталсан төлөвлөгөөнүүдээс үүдэж олон нийтийн зүгээс томоохон эсэргүүцэлтэй тулгарх боллоо. Ерөнхийлөгч Пак Гын-хэ эцгийнхээ авторитар дэглэмийн агуулга бүхий түүхийн шин номуудыг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, хөдөө аж ахуйн зах зээлийг нээх, ажилчдыг үүрэгт ажлаас нь амархан чөлөөлж, хуучин ажилтнуудын цалин хасах замаар хөдөлмөрийн зах зээлд шинжилэл хийх зэрэг төлөвлөгөөг танилцуулсан юм. Энэ төлөвлөгөөг иргэд нийтээрээ эсэргүүцэж байна. Жагсаалд оролцогч нар ерөнхийлөгчөө Өмнөд Солонгосын үндэсний түүхийг гэр бүлийнхээ түүхтэй хольж хутгахаа боль. Бид Исламын улс бүлэглэл биш, бид ядарсан оюутнууд хэмээн хашгирч байлаа.